Үзэгч та бүхэн харамлан айлтгая. Би сэтгүүлч Бадарчин жаргалмаа. За энэ үзэгч та бүхэнд уулзаж студид ярилцахаар Баян зүрх дүүргийн засаг дарга пүрэв давааг урьсан байгаа. Ингээд урилгыг хүлээвч хүрэлцээс танд их баярлалаа. За тэгэхээр ер нь засаг дарга нар маань дүүргийнхаа хэмжээнд ямар хүү үйл ажиллагаа эрхэлж байгаа юм. За мөрийн хөтөлбөрийн биелэл ямар хэмжээнд байгаа юм. Мэдээж ажиллах боломж бололцоонд хэр байгаа юм бэ гэдэг талаар үзэгч та бүхэндээ мэдээлэл өгөх үүднээс дүүргийн засаг дарга нартай ярилцж байгаа. Ингээд өнөөдрийн төчин бол Баян зүрх дүүргийн засаг дарга байлаа. Ер нь яг өнөөдрийн байдлаар одоо амлсан ч гэдэг юм уу тийм ээ хэрэгжүүлэхэд төлөвлөсөн мөрийн хөтөлбөрийнхаа одоо биелэлтийн хичнээн хувьтай гэж дүгнэж байна. За 2012 оны 11 дугаар сард одоо орон нутгийн сонгуулийн үр дүнгээр миний бие засаг дарга болсон байгаа. Тэр сонгуульд одоо Баян зүрх дүүргээ бид нар одоо дүүргийн арчилсан ном 5Б мөрийн хөтөлбөр нэр дэвшүүлээд тэрийг одоо иргэд сонгосон байгаа. Яг энэ хугацаанаас хойш жил гаруй одоо жил 6 сарын нөрийг үзээд байна. Энэ хугацаанд бол би нэг багцаагаар нэг 30-аас 40 орчим хувийн одоо биелэлтэй мөрийн хөтөлбөр маань явж байна гэж дүгнэж байгаа. Хийж хэрэгжүүлэхэд хамгийн бэрхшээлтэй асуудал ч гэдэг юм. Мэдээж засаг даргын эрх мэдлийн хүрээ одоо хязгаар нь тийм ямар хэмжээнд байна. Хийхсэн ажлаа хийх боломж юу танд хэр байна гэж та хэлэх вэ? За ер нь аливаа зүйл одоо юу гэдэг эрх мэдлийн хуурилт ялангуяа төсөв санхүүгийн хуурилтаас их юм хамаарна. Ялангуяа дүүрэгт хийж хэрэгжүүлэх одоо асуудлуудыг бол хөрөнгө оруулалтын шинжтэй зүйлүүд их байдаг. Одоо жишээгээр тогтцолд одоо ямар нэгэн цэцэрлэг сургуулийн барих асуудал ч гэдэг юм уу, зураг төсвийн асуудал гэдэг. Энэ бүх зүйл маань одоо манай улсын төсвийн тухай хууль ер нь олон хуулиудаар одоо зохицуулагдсан байдаг. Дүүрэг маань яг одоогийн байдлаар ялгаа нь юу вэ гэхээр зэрэг баг хороо, сум дүүрэг, аймаг нийслэл гэдэг ийм статусаар явдаг. Манай дүүрэг маань 300 мянган иргэнтэй. Тэгсэн мөртлөөс одоо сумын одоо эрх зүйн байдал одоо ижлэгэн байхгүй. Дүүргийн эрх мэдэл, сумын эрх мэдэл хоёр яг ижлэгэн. Гисэн мөртлөөс сумын хүн амын тав бол дундч одоо Монгол улсын сумын хүн амын тав нэг ойролцоогоор 3000 орчим байгаа шүү дээ. Гэтэл манай дүүрэг маань бол бүх хүн амын улсын хүн амын 10% амьдарч байгаа. Тэгэхээр зэрэг энэтэй зохицох нь тэгэхээр зэрэг нэгтрэлтэйгээ уялдахгүй байна л гэсэн үг. Тэгэхээр хууль эрх зүйн байдал маань төсөв санхүүгийн байдал маань хязгаарлан бол байна л гэж ойлгож байна. Энэ асуудлыг шийдвэрлэхийн тулд юу яах ёстой юм? За яг ингээд ухаад эцсийн цэг нь юун дээр хүрэх вэ гэхээр үндсэн хуулийн дээр хүрэх гэдэг. За яг бол засаг даргааны нэгж яаж хуваалцсан шалтгаалаад байна. Нэгж дээр болохоор зэрэг яг тийм байдлаар адилтгаад тусгацсан байдаг. Гэтэл нөгөө тэр үндсэн хуулиас салбарлаад одоо өнөөдөр бусад хуулиуд одоо явж байгаа учраас тэрийг л өөрчлөхгүй бол болохгүй болчихдөг юм лээ. Монгол Улсын нийт хүн амын 10% заяа Улаанбаатар хотын хэмжээгээр авах юм бол одоо хамгийн их хүнтэй бас зүрхт ордог шүү дээ тийм ээ. Баян зүрх дүүрэг маань асуудал бас хотын захад байдаг гэдэг утгаараа нөө шилж суурьшсан дураараа босны нөхдүүд бол маш олон байдаг. Эдгээр одоо иргэдийн асуудлыг шийдвэрлэхийн тулд дүүрэг юу н ямар их ачааллыг хүргэж байна. За одоо яг хамгийн тулгымцсан асуудлын нэг бол яг харахгүй энэ газартай холбоотой асуудал байна. За ингээд нөгөө өнгөрсөн хугацаанд гэж хэлж болох юм л да. Газрын энэ одоо хууль нь айгүй ерөнхий тусгагдсан байдаг. Монгол улсын иргэн хүн л бол одоо газраа өмчлөх хэрэгтэй гэсэн эзэмших хэрэгтэй гэдээ заасан байдаг. Нэг удаа 700 м² газрыг одоо үн төлбөргүйгээр өмчилж авах хэрэгтэй. Гэхдээ тэр нь Монгол улсын Баян зүрх дүүрэгтч болно, Баян уулгийн аймагтч болно. Тэгээд хүн болгон л одоо хотын ойролцоо дэд бүтцтэй тулгуурлаад ойрхон газраа өмчилж авах сонирхолтой байдаг. Ингээд сүүлийн 5-6 жилийг ажиглахад бол шилжилт хөдөлгөөн маш их одоо хот руу чиглэсэн байдаг. Энээс болоод нөгөө газрын албан ачааллаа дийлэхгүй нэлээд ийм ачаалал үүсээд ирэхээр иргэд маань ямар нэгэн зөвшөөрлгүйгээр одоо хашаатгаж эхэлдэг. За ингээд энэ нь одоо бол одоо юу гэдэг нэлээд тийм замбрааг нөхцөл байдалд хүрээд одоо ингээд юу гэдэг багаар зэгцлээд одоо ялангуяа 2013 онд бол мянганы сорилын сантай хамтраад Улаанбаатар хот сан нэмжиг зураад тэгээд дүүргийн газрын алба болон одоо засаг даргын тамгын газрууд хамтарч ажиллаад хороогоороо дамжуулаад олон жил сурсан. Дээрээс нь газрын ямар нэгэн зөрчилгүй иргэдэд бол
тэр газрынх нь бичиг баримтыг хөөцөлдөж өгсөн гэдэг. За нийслэлээс 2012 оны 10 дугаар сард Батүйл даргын захирамж гарсан байдгийг төр хугацаагаар энэ газрын олголтыг төр зогсооё. Дахин төлөлт эцэслэн батлагдтал дүүргүүд газар олгохыг төрүүлээ гэсэн байсан. Тэгэд энэ 14 оны 4 сард энэ одоо хотын дахин төлөлт гэдэг зүйл нь одоо ингээд төлөлгөө гарцсан. Одоо хэвийн гормоор эргээд дүүргийн газрын албад одоо сурс иргэдэд бол одоо олон жил бичиг баримт авч амжаагүй иргэдэд бол газрын олох тэр эрхийг олгосон байна. Одоо ингээд манай Баянзүрх дүүрэг 4 дугаар сараас эхлээд одоо ямар нэгэн зөрчилгүй хаягн дээр олон жил амьдэрсэн тэр иргэдийн газрыг бол баталгаажуулж өгч байгаа. 52 байршил гэдэг асуудал байгаа. Улаанбаатар хотын 52 байршилд нийслэлийн засаг дарга газар олгоно гэсэн. Энийг бол нийслэл цахимаар бүртгэл хийгээд суглаагаар болгоно гэж байгаа. Яг одоогийн байдлаар бол тодорхой хугацаа зарлагдаагүй төрөх одоо хүлээлтийн байдалтай. Өнгөрсөн 4 дугаар сарын 1-нд бол эхлэн гэсэн боловч тодорхой одоо зураг нь дуусаагүй гэсэн шалтгаанаар уншсан байна. Мэдээж доктороо газар бууж одоо тийм ээ амьдрахтай холбогдуулаад иргэний бичиг баримтын зөрчилж гэсэн их асуудал дагуулдаг шүү дээ. Сонгуул хурлын асуудал нэлээд маргаан дагуулдаг. Энэ асуудлыг зэгцлэхийн тулд ер нь та юу хийж чадчих вэ? За манай Баянзүрх дүүргийн 21 дугаар хороо буюу дарихийн хэсэг, 11 дугаар хороо буюу хонхрын хэсэг, тэгээд гачуур тусган буюу 20 дугаар хороо ингээд үндсэн нэг 3-4 хороон дээр бол айгүй энэ тулгымцсан асуудалтай байна. Тэгээд иргэд маань өөрсдөө дайраад бууцсан байдаг. Тэгээд ямар ч зөвшөөрлөгөө тэгээд нийслэлээс болон одоо бусад хууль тогтоомжоор бол дүүргийн засаг дарга эдгээр улсуудыг одоо нүүлэг одоо энэ арга хэмжээ аав гэсэн юм чиглэл өгдөг. Гэтэл нөгөө нүүлэх гээд очихор зэрэг биднэрт газар зааж бид нар хаана буух яах вэ гэд ингээд бас нэлээд өндөрлөд үүсдэг. Одоогийн байдлаар бол бид нар ямар ч байсан болцоотой хэсэг ямар нэгэн одоо хориглогдсон бүс биш буюу одоо нөгөө гол мод өндөр хүчтэй тэднээс хол биш газар байвал энэ нөхдүүдийг одоо юу гэдэг яавал энэ иргэд одоо газраа хөдөлтөж авах болцоотой байна гэдэг дээр бол зөвлөмж тусалцсан манай газрын алба өгч байгаа. За Баянзүрх дүүрэг гэхээр яалтчгүй нөгөө урах нараа хурлын асуудал яригдчих эхэлнэ л дээ. Бохир нь хальсан тийм ээ иргэд эндээс халдвар төвчин үүсэх магадлал өндөр байна ч гэдэг юм. Энэ асуудлыг шийдвэрлэхийн тулд энэ удаад хотын дараад бас ихээхэн одоо том цохилт өгч шиг бол өөрөөр хэлбэл одоо Баянзүрх дүүрэг даахаа байлаа тийм энэ асуудлыг одоо хот холбогдох байгууллагууд шийдээ цаашдаа одоо дааж авчиж чадахгүй нэ гэдэг алтан бичиг өгч шиг болсон тийм ээ хүсэлтэд өгч илэрхийлчих шиг болсон. Энэ асуудлыг юу яаж шийдэж байгаа шиг вэ? За өнгөрсөн 2013 оны 11 дугаар сард урах наран хорлолын бохирын цаанаас маш их хэмжээний бохир ялгараад мөсөн одоо давхар үүссэн 2 га газарт ийм гомдол ирсэн. За энийг одоо дүүргийн засаг даргын хувьар холбогдох байгууллагуудаа уулзаж нийслэлээс тодорхой хэмжээний мөнгөнд нэмжлэг авсан. За тэрнийхээ хүрээнд мөсөн давхаргыг хуулаад тэгээд одоо халдваргүйжүүлээд ингээд арга хэмжээ аваад 13-аас 14 оны өвлийг бол ямар ч байсан давсан. Урах наран хорлолыг үндсэн болохгүй байгаа асуудал нь юу гэхээр зэрэг төвийн системд холбогдоогүй байгаа нь л ердөөс асуудал. Тэгээд дүүрэг тэр бохирын өөрсдийнхөө одоо санхүүжилтээр татаад байхаар одоо нэг цаашдаа тэр нэг үр үсээд одоо нийслэлээс бол 300 сая төгрөгийн дэмжлэг өгсөн. Тэр 300 сая төгрөгийн дэмжлэгээр нь бид нар мөсөө ариут одоо холдуулаад машин техник аваад саруулад ингээд бензиний зардал дээр хийсэн боловч одоо ингээд 4 сараас эхлээд нөгөө мөнгөнд дуусаад тэгээд нөгөө сард нэг 40 гаруй сая төгрөгийн зардал гарч байгаа. Энэ нь одоо ингээд сар ирэх тусам нөгөө дүүргийн дааж чадахгүй үр үсэд эхэлж байгаа. Энийг одоо холбогдох одоо байгууллагууд нь бид нар мэдэгдээд ус өргөний удирдах газар, онцлог нийтийн аж ахуйн газар, дээрээс нь нийслэлийн удирдлагуудаа мэдэгдээд дүүрэг бол одоо энэс цааш авч явж дийлхэ боллоо. Одоо энийг 20 дулааны цагийн нэг ашиглаад одоо холболтой хийгээд энийг нэг мөр шийдэд авчиж ял гэдэг одоо саналыг өгчөөд байгаа. Пүрэв даваагч бурууш, Батүлэнч бурууш тийм ээ. Үнэхээр дэд бүтцгүй тэр газар бүтэн хороол байгуулчихна гэдэг бол мэдээж хэрэг өмнөх одоо дарга нарын шийдвэрээс шалтгаалчлага байх та. Иргэд нөгөө тэр
асуудал тавьсан нөхдүүдээс хариуцлага тооцох тийм боломж юу хэрэг гэдэг юм бол тэд нар одоо тийм ээ мэдээж барилга бариагаа шийдвэрлэх өгсөн чинь тэн дээр асуудлыг шийдвэрлэж өгөх тал дээр хамтарсан тийм байдгүй байхгүй. За ер нь бичиг баримтуудыг нь одоо судлаад байхаар анх бол төсөл хэлбэрээр одоо хүн амын нэвтрэлийг сарамжуулах, төвлөрлийг сааруулах гэдэг тийм төслийн хүрээнд урах наран оруулыг барихаар шийдвэрлсэн юм билээ. Энэ бол прожект төсөл, нийслэлийн хийсэн төсөл. Хувийн хвшил мөнгө гаргаад нийслэл тэр нөгөө дэд бүтцээр нь хангана гэсэн байдлаар. Гэтэл нөгөө төлөвлөгдөөгөө гинтийн хүчин зүйлээс хамаарат тэр нөгөө төвлөрсөн шугам руугаа холбож чадаагүй. Шугамд баригдсан боловч баригдсан байгаа мó тийм. Одоо Баянзүрх дүүргийн Улаастан гүүрнээс налах хүрсэн бохрын шугам бол газар доогоороо байгаа. За. Гэтэл нөгөө эцсийн цэг нь нөгөө төгсгөлийн цэгүүд нь төв нөгөө том одоо бохрын систем руу холбогдоогүй гэсэн. Энэ нэг одоо ганц нэг одоо жижиг асуудлаас бол хатчихад байгаа юм байна. Тэр нь ашиглалтанд орчвол урах наран хорооллын үүдэнд байгаа тэр шугам руу холбож нэг 50 метрийн зайд. Гэтэл нэг тэр нэг жижигхэн зүйл нь одоо барилга отоогоолтын яам нэг тодорхой төсөл хэрэгжүүлсэн байдаг, нийслэл хэрэгжүүлсэн байдаг. Энэ уялдаа холбооноос болоод одоо жишээгээр уул нь 12 онд энэ шугам тавигдсан байдаг. Тэр 12 онд нөгөө битүү сонгуул байсан учраас энэ төсөв нь жоохон удаашраад 12 онд хийгдээгүй. 13 онд хийгдсэн ажил нь ингээд нөгөө дутууд үлмэг болоод холбогдоог. Нөгөө 2 жил дамжсан юм болонгууд урах нараа оруулж маш их өртөг гараад идэг. Тэгээд ямар сандал одоо нөгөө сөөхн одоо тэр орон сууцны контор начилд дийлхэ болоод халилчиж байгаа байхгүй. Тэгэхээр энэ нөхцөл байдал бол одоо ер нь айлч одоо байгууллагын хамтын ажиллагаа дээрээс нь манай энэ төрийн үйл ажиллагаа жоохон хурдан явдаг бол илүү болох гэдэг юм л да. Түүнээсээ хэтэрсэн зардал гаргаж одоо бохирыг сурвалж авч ойлгож болох нь ш бараг л тийм ээ. Жишээгээр сар 45 сая төгрөгөөр бид нэр зөвхөн бохирын сурвалж. Тэгэхээр өдөрт одоо тэр цооногийнх нь багт дамж нь 240 тонн ус багтахаар цооногтой байхгүй. Анх одоо 2007 онд баригдахдаа тэнд 3 орон сууц баригдсан. Тэгэхэд бол сорвуулаад болоод байсан. Дийл одоо 9 орон сууц болсон. 400 айл амьдардаг. Тэнгүүт 9 орон сууцны 250 тонн бохор өдөртөө ялгараад эхлэхээр нөгөө цооног нь нэг л хоноход альчих гэдэг. Тэрийг тасралтгүй авах хэрэгтэй болж байна. Тасралтгүй авж ийн гэд дүүрэг ажиллаа хийгээд байна гэд иргэдийг бодоод ингээд татаад байлаа гэхэд нөгөө нэг компани одоо юу гэдгийг өртөө болж байгаа юм. Эрэгтэй хүн ер нь аж ахуй ажил хийнэ гэдэг хэцүүз. Одоо бага мөнгө зарцуулах гал нэг өмнө өрхөө хойно өрхөө гэдэг л болно. Нэг гэрийн төсөөг авч явах гэж бид нар ер нь яадаг вэ? Бүх бүтэн дүүргийн одоо амьдралыг авч явах гэдэг бол хэцүү баг. Ер нь та өөрийнхөө санхүү гэхэр шилэн байлгаж чаддаг бай. 45 сая төгрөгийг зөвхөн урах наранд явуулдаг байш. Тэгэхээр төсөө санхүүгээ нээлттэй болгож чаддаг. За тэр тал дээр одоо манай дүүрэг бий бол хамгийн нээлттэй болов уу гэж харж байгаа. За манайх тэр шилэн төсөв гэдэг хөтөлбөрийг бас хэрэгжүүлж байгаа. Авилгалтай тэмцэх газартаа шат шатны хөтөлбөр сургалтуудыг бол хэрэгжүүлж байгаа. Тэгээд дүүргийн төсөв ер нь их хязгаарлагдмал. За хүмүүс бол ингээд нэгдсэн том дүнгээр нь хардаг байхгүй. Жишээгээр 2014 онд Баянзүрх дүүрэг 69 тэрбум төгрөгийн төсөв баталсан. 69 тэрбум төгрөгийн 49 тэрбум төгрөг нь шууд шилжүүлэх юм байна. Тэр нь юу гэхээр бид нар төсөвт нь өөрчлөлт оруулах эрх байхгүй. Сургууль, цэцэрлэг, спорт хороо, соёлын ордонгийн өрхийн эмнэлгүүд гэсэн энэ тусгай шилжүүлгийн мөнгө гэдэг. За үлдэж байгаа 20 тэрбум төгрөг. 20 тэрбум төгрөгийн орон нутгийн хөгжлийн сангийн мөнгө гээд 5.3 тэрбум төгрөг буюу хуультай мөнгө байна. Тэр нь иргэдээс бид нэр санал аваад тэр саналынхаа дагуу аль нэгдүгээрт ямар ажил ярин бэлэгдсэн гэдгийг бүх хорон дээр жигсааж хагаад тэрийг санхүүжүүлэх хуультай тийм мөнгө. За тэр ажлаа бол бид нэр 5.3 тэрбум төгрөгөндөө энэ жил хийгдэж байгаа. За үлдсэн 15 тэрбум чөт хүрэхгүй мөнгөө бид нэр одоо энэ Баянзүрх дүүргийн 28 орны ажилчдын цалин, нөгөө түүхийн ажилчдын цалин, дээрээс нь тамгын газрын ажилчдын цалин, ус дулаан, ингээд нийгмийн даатгал гэх мэтлэнгийн зүйл нь 15 тэрбум төгрөг байна. Үндсэндээ хөрөнгө оруулалтын шинжийн буюу бүтээн байгуулалт хийх мөнгө нь бол ердөөсөө 5.3 тэрбум төгрөг. Тэгэхээр энэ нь бол одоо нэлийн хязгаарлагдмал гэсэн.
өөрийгөө санхүүжүүлэгч гэдэг юм уу? Тодорхой хэмжээнд мөнгө олж тэр боломж юу хэрэгтэй? Тийм эрх үү? Тэр эрх юм байхгүй гэж хэлж байна. Одоо бид нар чинь манай татварын хилцс маань одоо татварын нэр төрлөөд гэж байна. Дүүргийн татварыг одоо орлогыг бүрдүүлэх нэр төрөл тэр нь одоо яг нийтмийн одоо тухай бүр орлого тооцож болохгүй иргэдийн татвар, бууны татвар гэдэг юм уу, нохооны татвар гэдэг юм уу, ийм жижиг одоо орлогын нэр төрлөөр дүүргийн одоо юу бүртэн орлого. Тэрэндээ бид нэр орлого талаа харж агаад тэрэндээ төлөвлөж одоо эрхчлэлийнхэн зардлыг тооцсон. Хүн амын орлогын албан татвар, аж ахуйн нэгжийн орлогын албан татвар гэдэг том татварууд бол дандаа улс нийслэл авдаг. Тэгэхээр бид нар бол одоо юу гэдгийг нэлээд тийм хязгаарлагдмал. Тэрнээс одоо юу гэдгийг адаглаад бид нар цагдаагийн торгуулийг бид нар дүүрэгтэй авах эрх байдаг. Гэтэл нөгөө цагдаа ч гэдэг юм уу, мэргэжлийн ялтч гэдэг юм онцгой байдлын албаагч маань ямар нэгэн торгуул тавьснараа эргээд тэр хүмүүсийн ажлын байр нэмэгдэхгүй, одоо ажлын байрны одоо орчин сайжрахгүй, урамшууллын систем байх хэрэгтэй. Урамшууллын систем огт байдаггүй. Тэр хүн ямар ч сайн одоо галыг урьдчилан сэргээл, зөрчлийг харилга. Тэр бүх торгуул шийдвэр нь бол нийслэл юм уу улсад орж идэг. Дүүрэг хэрвээ тэр торгосон хэлбэрээрээ урамшуулад явах юм бол илүү их урьдчилан сэргийлэх тийм юм хийх болцоо харагддаг. Одоо дараагийн хувьд хийж байгаа ажлууд байгаа. Гэхдээ шүүмжил дагуулсан бас олон ажил байдаг гэдгийг та бүхэн сайн мэдж байгаа. Тэдгээрс хариулт өгсөе. Хөтөлбөрийн анхаарал татсан тооцогч та бүхэндээ баярлалаа. Тэгэхээр Баянзүрт бас нэг нохоо аж ахуй байгууллага гэдэг мэдээлэл хараад их гайхажсэн л да. Юу хийж байгаа юм бол гэдэг. За энийг одоо би анх бас энийг л сөхөж гаргасан юм л да. Юу гэх юм бол энэ хүүхдүүд өглөө эрт хичээлдээ явах тэр акшнд одоо нохоо буудаж устгадаг байсан. Одоо тэр бол одоо Нөөс компанийн хажууд нохоо устгах шүү дээ тийм ээ. Улаанбаатар нэгтгэл гэдэг одоо Улаанбаатарын нэг компани одоо хотын компани бүх дүүргүүдийнхаа нохоог устгах захиалгыг аваад очиж устгадаг нэг нэлээд жоохон төвлөрсөн байдалтай байсан. Тэгээ нийслэлийн удирдлагуудад за одоо ямар ч үсэн төвлөрсөн байдлыг багасгая, сааруулъя, дүүргүүдэд эрх мэдлийн өгөөч. Дээрэс нь энэ гудамжинд буу буудах энэ арга нь бол одоо бас жоохон эрсдэлтэй. Одоо соцрогдсон арга байна. Тэгэх ийм одоо зохимжгүй тэр чинь ингээл цус нөцтэй гойжуулаад чирээл портал тас хийж дуурал тий. Портер дээр авчиад ингээд ялангуяа гэр оролт бол айгүй харагддаг юм. Тэгэд энийг болио гэд нийслэлд санал тавьсан. Нийслэлд өнгөт нөгөө энэ жил нэг 930 орчим сая төгрөгөөр нохоо устгах гэсэн төсөв байдаг. Энийг дүүргүүдэд үйл ажиллагаанд нь бас нийслэл өөрсөндөө тодорхой хэмжээг авч үлдээд хуваарьсан. Тэгээ манай дүүрэгт 110 орчим сая төгрөгийн үйл ажиллагааны зардал өгсөн байна. Үйл ажиллагааны хөрөнгө оруулалт биш. Тэнд яг бид нар дүүрэг бол одоо нийтлэг үйлчлэгээний газар болон иргэдтэй хамтраад одоо энэ нохоотойгоо тэмцэе гэж шийдэд байна. Тэгэхээр зэрэг гудамжинд одоо явж байгаа эзэнгүү одоо залбин нохоо гэж ярьдаг шүү дээ. Тэр эзэнгүү нохоонуудыг одоо бид нэр дүүрэг өөртөө худалдаж авъя гэж. За. Худалдаж аваа. Тэгээд одоо хоёр дахь түүхийд авдаг цэгүүд байгаа шүү дээ. Одоо нөө шиллаа цуглуулдаг хүмүүс маань. Эхний ээлжинд бол бид нар судалгаа хийгээд нэг шиллаа цуглуулдаг иргэд маань одоо хоёр дахь түүхий цуглуулдаг иргэд маань өдрийн орлого нэг 10-аас 20 мянган төгрөгийн шиллаа цуглуулдаг юм байна гэж тооцоод. Тэгээд нэг нохог бид нар нэг 5 мянган төгрөгөөр худалдаж авъя гэж. За. Тэгээд цагаан давааны одоо хогийн цэг буюу одоо тэндээ бид нар зориултын хашаагаар байгуулад тэндээ нохоонуудаа авч байх. Дээрээс нь манай нийтлэг үйлчлэгээний газар буюу хог тээврийн компани маань захиалгаар одоо аж ахуйн нэгж байлгад манай аж ахуйнд одоо хогийн цэг дээр нохоо үргэлжлэе гэхэд захиалга өгөх юм бол дуудлага өгөх юм бол манай мэрэгжлийн баг ирээд өөрсдөө бас захиалгаар тэр нохоонуудыг
одоо торнд хийгээд авч яваад машинда ямар нэгэн уурлаад ч юм уу торлоод ч юм авч яваад тэгээд нөгөө зориултын цэгт навчаад тэгээд тэндээ устгахын устгаад ингээд явчих. Одоо эрсдлээс сэргийлэх тэр ажлыг хийж байгаа юм байна шүү дээ. Мөнгө болгох арга бодсон уу? Тэндээ бол одоо энэ жоохон явагдаж эхлэх байна. Яг тэгвэл маш их хэмжээний нохоо байхгүй зөвлөн нохоо. Ойрын жил шахуу одоо энэ одоо төр орхигдоод тэгээ нөгөө энэ хаврын улиралд бол нөгөө эд нөгөө үржлийн үеийн байдаг учраас маш их нохоо гүлгэлдэг ингээд их болсон ихсэж байна. Тэгэхээр ямар ч ус ихний ээлжинд нэг аваад хоримтлуулах. Тэгээд нөгөө компани маань дадлагжаад туршлагажаад одоо устгах юм устгаад өвчтэй нь байна уу, эрүүл байна уу тэндээс одоо дараагийн сонголтууд гарч ирэх юм байна. Уул нь болдог бол эрүүл хэсгийн экспортлогч гэдэг юм уу? Хятад ч нохооны бахыг ихээр гэдэг. Тийм хоол хүнсэнд хэрэглэдэг ч юм уу эсвэл бас тодорхой шалгуур хангасан тэр шаардлагад нийцсэн арьстай тэр нохоог нь одоо бас арьсны чиглэл рүү нөгдөг ч юм уу одоо гутал хувцас идэг усуд байдаг шүү дээ. Тэгэхээр эхний ээлжинд бол ямар ч сан цуглуулъя. Дараа нь тэндээсээ судалгаа тооцоол хийж чад яаж хөгжүүлж болох вэ гэдгээ анхаарах гэдэг. Ажлын байр юу болж байна? Тэмцэгчний хүү ажиллаж байна. Одоогийн байдлаар нэг 10 орчим ажлын байр тэнд үүсээд одоо компанитай бид нэр гэрээ хийгээд тэгээд тэр компанида бид нэр одоо тэр хашаа ороог нь барьж ингэж өгөөд ингээд за та нар үйл ажиллагаа явуулаад цугларсан нохоог ямар ч байсан устгах үйл ажиллагаа явуулаа гэсэн юм гэрээтэй байна. Нохоо гэж ярьснаас Баянзүрх дүүрэг нөгөөд хотож банхраар одоо дүүргээ манууллаа гэж хичнээн тэрбум төрний ажил боллоо гэж ярьсан шүү дээ. Гэтэл тэр хэмжээний хөрөнгөөр та бас дүүрэгтээ дөрвөн цэцэрлэг барьж байгааг сонссон л доо. Энэ цэцэрлэгийн тухайд та мэдээлэхгүй юу? Танай дүүрэгт нийт хичнээн цэцэрлэггүй хороо байна. За Баянзүрх дүүрэг 28 хороотой. 28 хороо намайг ажил авахад 9 хороонд нь улсын цэцэрлэг байдаггүй байсан. Огт. Тэгээд орон нутгийн хөгжлийн сангийн мөнгөөрөө бид нар тухайн үед 100 мянган өрхөөс судалгаа аваад тэгээд нэгдүгээр цэцэрлэгч гэсэн бүх хороонд одоо цэцэрлэгийн эрэлт хэрэгцээ өндөр байна. Тэгээд бид нар өөрсдийнхөө төсвөр зураг хийлгээд тендерээ зарлаад тооцоогоо хийсэн чинь дөрвөн цэцэрлэгт л хүрэх үйс одоо мөнгө биднэрт байсан. Тэр нь одоо 4.4 тэрбум төгрөг байсан. Тэгээд 3.7 нийслэл бас жоохон татагдаад тэгээ 3.7 тэрбум төгрөгөөр бид нар дөрвөн цэцэрлэг энэ онд ашиглалтанд өгөхөр ажиллаж байна. Тэгээ дөрвөн цэцэрлэг 3 тэрбумаар болсон гэдэг чинь нэг нь хичнээнээр босч байгаа гэсэн үг ээ. Нэг ойролцоогоор одоо сая хүрэхгүй төгрөг байна гэсэн. Хичнээн хүүхдийн цэцэрлэг гэсэн үг. 150. За 150 хүүхдийн цэцэрлэг. Одоо сая хүрэхгүй төгрөгөөр илээ? Тэрбум хүрэхгүй төгрөгөөр цэцэрлэг баримтлахыг гайхалтай байлаа. Ямар технологи гэхээр одоо за энэ удаа бол бид нөгөө Канад технологи буюу одоо хүмүүс Канад гэж ярьдаг. Гэхдээ энэ бол пассив хаус гэж ярьдаг шүү дээ. Одоо дулаан алдагдал багтай. Тэгээд модон хийцтэй. Одоо хан одоо энэ модон каркастай гэсэн үг л дээ. Тим технологийн зураг хийлгээд тэрнийхээ дагуу тендер зарлаад манай дээр бол одоо 4 хорон дээр баригдаж байгаа. Тэр нэлээд жишг болох одоо тэм цэцэрлэгийн зураг хийгдсэн байгаа. Тэгээд ашиглалтанд орохоор нь одоо бас тэр талаар хэвлэл мэдээлэлээр бас үзүүлж харуулнаа л гэж бодож байна. Тэгэхээр танай дүүрэгт бас цэцэрлэггүй хүүхд бас үлдэхгүй нэ? Үлдэж тааралгүй яах вэ? За. Одоо нийт одоо Улаанбаатар Баянзүрх дүүргийн хүүхдийг 100% гэж тооцох юм бол 50% нь ердөөсөө цэцэрлэгт хамрагдаж чаддаг. 2 хүүхдийн нэг нь цэцэрлэгийн насны 2 хүүхдийн нэг нь бол цэцэрлэгт хамрагдахгүй байна л гэсэн. Улсын цэцэрлэг. Улсын болон хувийн цэцэрлэгт хамрагдаж чадахгүй байна гэсэн. Таны хийж байгаа нохооны аж ахуйч гэдэг юм уу? Дүүрэг өрөө цэцэрлэг барина гэдэг бол дүүрэг бас хөрөгдөл байдаг юм байна гэсэн ойлголтыг өгч байна л да. Энэ цэцэрлэг барьж байгаа ажлуудыг хотын засаг дарга маань хэр дэмжиж байна? За ер нь бол түүхэнд анх удаа Баянзүрх дүүрэг цэцэрлэг барьж байгаа. Дүүргийн хөрөнгөөр гэсэн. Дүүргийн хөрөнгөөр. Тэгээд орон нутгийн хөгжлийн сангийн мөнгөөр бид нэр 13 онд цэцэрлэг барихаар шийдвэрлсэн чинь одоо энэ хуйлтайгаа уялдахгүй байна гэд дахиж дүүрэг бол одоо цэцэрлэг барих нь одоо орон нутгийн хөгжлийн сангаар бол барьж болохгүй гэсэн шийдвэр гаргасан.
санхүү мөнгө нээлттэй байлгууд нөгөө иргэд чинь хороогоо засварлаад ингээд тэгээ зам тавиа гэдэг чинь цэцэрлэг барийг маш их хүсэлт гаргадаг шүү дээ иргэд тийм ээ төсвийн тухай шинэ хуулиар иргэд чинь саналаа хэрэгтэй. Гэтэл энэ иргэдийн хүсэл төр бол болохгүй л гэсэн үг бас л. Одоо тэнд одоо бас хуулийн зохицуулт хэрэгтэй. Яагаад гэвэл хороо бүрт нэг жижиг юм хийгээд байгаа байхгүй. Тэгэхээр нэг 5.3 тэрбум төгрөг энэ жил одоо хуваарлагдсан. Тэгэхээр 28 25 ахаар одоо нэг 200 гаруй сая төгрөг нэг хороонд очих гэдэг шүү дээ. Тэгэхээр зэрэг заавалчгүй нэг хороо бүрт хүртээмжтэй байх хэрэгтэй гэсэн юм хуультай. Цэцэрлэг хийчихэр чинь одоо нөгөө цэцэрлэггүй хороо буюу нэг хороон дээр ч одоо нэг 800 сая төгрөг цэцэрлэг баригчлаа гэхээр 4 хорооны ямиг нийлүүлээд нэг хороонд хийчлээ гэдэг утгаараа энэ болохгүй байна гэдэг ийм бас шийдвэр гаргадаг. Тэгэхээр нэг боловсролын яамны багцад цэцэрлэг сургуулаа суулгах орон нутгийн үйлчлэлийн сангийн мөнгөөр бол зөвхөн одоо цэцэг навч одоо тогтчлт хийгээд тэгээд зарим ингээд бодлоо харахаар иргэд бол одоо энэ нэг настай одоо юу гэдэг нь 100 тариад өвлөн хүчдэг цэцэг навч байснаас уулын цэцэрлэг байвал дээр юм уу гэдэг юм санал тавиад идэв. За тэгэхээр төсвийн тухай шинжилгээ иргэд бас үзэл бодлоо тэгээд саналаа тусгах эрхтэй болсон байгаа. Иргэд тэ юу гэж чинь тухайн хорооны иргэд тэ хоорондоо зогсоод бас асуудал шийдвэrdдэг бол уг нь боломжийн санал сонсогдох юм. Гэхдээ ер нь хуулиар яаж ядгийг магадгүй энэ асуудлыг болдгийм байна тийм ээ. Сая тэрбум хүрэхгүй мөнгөөр цэцэрлэг барьж болдог юм а гэдэг жишээг харуулж байгаа бол бусад дургууд ч гэсэн асуудлыг яаж шийдэх юм, эргэж яаж хүлээж авах юм тийм ээ гэдэг асуудлыг бас дараагийн жилүүдэд шийдэх юм бас хот маань бас анзаарч харах байх гэж бодож байна. Юу ч хүүхдүүд цэцэрлэгтэй байна гэдэг бол сайн жишээ баг. За энэ удаад би Баян зүрх дүүргийн засаг дарга Пүрэв Даваатай ярилцлаа. За өнөөдөр бас дүүрэгт ямар боломж байдаг юм бэ гэдэг талаар үзэж та бүхэн мэдээлэл авсан баха. Тэгэхээр Баян зүрх дүүргийн хувьд төсөв санхүү ил тод байгаа юм чинь иргэд та бүхэн бас тийм ээ засаг даргын хаажийг дэмжих үгүйг бас өөрсдийнхээ үзэл бодлыг илэрхийлэх бүрэн боломж байгаах дүүрэг иргэдтэй харьцдаг юм байгаа зү дээ. Иргэдтэй байнга уулзнаа. За тэгэхээр үзэж та бүхэн маань бас саналаа илэрхийлэх үзье. Ингээд өнөөдрийн зочин Баян зүрх дүүргийн засаг дарга Пүрэв Даваа байлаа. Анхаарч үзсэн үзэж та бүхэндээ баярлалаа.